Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баяна влог байна. Өнөөдөр бол 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байна. Энэ өдөр бол бидний хувьд, манай гэр бүлийн хувьд бол маш эрхэм хүндтэй хүний төрсөн өдөр болдог учраас энэ өдрийн бичлэгийг шууд эдитлээд оруулахар шийдлээ. Цөөхөн минутын бичлэг байгаа. Тэгээ энэ бичлэгийг бол хайртай ээжтэй зориулж байгаамаа. Тэгээд өнөөдөр бол миний ээжийн 60 насны ойн баяр болж байна. За энэ харагдж байгаа хөөрхөн хүү бол мандуул байна. Мандуул маань бол манай гэр бүлийн хамгийн бяцхан боос байгаа. Энд харагдж байгаа анд халиунаа хоёрын бяцхан хүү байна. Тэгээ бид эдийн хувьд бол хайр татам бид эдийг бас маш сонирхолтой хүн алзын ертөнцөөр аялуулдаг ийм бяцхан боос байгаа. За бид эд ороод хөгжилдөөд байж байгаад амттай хоолоо мэдээж идэх хэрэгтэй. Тэгээ сонирхолтой яриа өрнүүлээд суусан байгаа. Нэг сони юм яриад идэв. Нүхэр одоо миний хадмаг намайг алтан бэр гэдэг байсан байхгүй юу? Тэр үед залуу ээж тэгээд алтан бэр гэж хэлэхээр би тэр үедээ жоохон өнгөрөөл тэгээд өнгөрчдөг байсан байхгүй юу? Тэгээ одоо бодоход намайг алтан бэрүүдтэй болоорой гэж юусэн юм шиг байгаа юм. Тэгээд айгүй баярлалтай их сайхан бэрүүдтэй. Тэгээд өчтөр баянагийнхаа бичсэн постыг уншаад ээж нэрсэн. Айгүй гоё санагдсан. Тэгээд том хүүдээ, бэрүүдтэй, бат хүүдээ, хайртай охиндоо, аж охиндоо мандуултаа ханда бүгдээрээ баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. За тэгээд төрсөн өдөр хамгийн гол нь ирүүлээ шүү. Birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you, mommy. Happy birthday to you. За ингээд бидэд бялуу үлээсний дараа мэдээж өөрсдийнхөө сэтгэлээсээ бэлдсэн бэлгүүдээ гартуулж өгсөн. Тэгээд энэ өдөр бол үнэхээр хизээж мартагдчихгүй аз жаргалтай ийм сайхан өдөр байлаа гэж би хэлмээр байна. Тэгээ миний хувьд бол би энэ айлд бэр болж ороод олон жил болж байгаа. Тэгээ өдий болтол ийм сайхан хайранд умбаж хайрлуулж явж байгаадаа би бол чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Та хоёртоо дахин баярлаа гэдгийг хэлмээр байна. Одоо гоё бэлэг юм лээ. За. Нэгэрээ. Вау. За ингээд хүний амьдралд хүнд ер нь бичлэг, зураг хоёр л түүх болон үлддэг. Тэгээ энэ өдрийг бас гайхалтай нэгэн хууц болгон авч үлдсэндээ бол чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд хайртай ээжтэй дахин төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргье. Тэгээд урт насалж
удаан жаргаарай гэж хэлмээр байна. Энэ удаагийн дугаар маань өндөрлж гин. Үргэлжлүүлээд миний Монгол дахь аялын бичлэг маань үргэлжлээд орох болно. Эцэст нь хэлэхэд ийм сайхан гэр бүлд бэр болж орсондоо би бол үнэхээр азтай, оттой бэр юм. Баяртай.